За билнэ үү. За өгтөн дээр яг ойгоод гоё харагдчихээн тий. За тийм шүү дээ. За 1 2 3 Hi guys. Дээрээ нэг чинь Бүдэ байна. Дүүн. За пауз дахиад яа. За дахиад 1 2 3 Hi guys. Дээрээ нэг чинь Бүдэ дүүн. Зя манайхан өнөөдөр бид хоёр нэг хүү бичлэгийг хийх байна. За ерөөсөө ойлгосонгүй. Амар хэлэмгэд болонгоо баатар болох гэж хичээх үед. За өнөөдөр нэгэн сайн болж энэ. За өнөөдөр бид ямар бичлэг хийх гэж байгаа вэ гэвэл бид хоёр юу н Америкт ирээд 5 нэг юм хамгийн сайн одоо ойлгож авсан сурсан Америк нутагт ирээд. Тийм ялангуяа ингээд нарыг үс. Америкчуудаас ер нь сурж авсан гэх юм уу одоо ер нь л энэ Америк нутагттай холбоотой тийм 5 сурсан зүйлсээ та бүхэнтэй тийм за тэгчих болно л доо. За тэгээд тэр талаараа ингээд ярих гэж байна. Тэгээд бид тээр бас тэр 5 зүйлдээ хөрхөн юм гарчиг шиг юмнууд өгсөн байгаа. Нэр өгсөн байгаа. За тэгээд чанаас эхлэх үү. За дэлгөө яг хоо ерөөхдөө бол энэхүү зөвшөөрлсөн та бүхэнд маш баярлалаа. Өнөөдөр маань энэхүү концертанд хүрэлцэн ирсэн та бүхэнд. За улсын төргийн уран сайхан шалтгаан шагаа. За ерөөхдөө бол за эхний маань одоо сурсан зүйлийн маань гарчиг болохоор одоо ингэж хэлдэг байгаа. Кюдэл зүтэг кюдлэмрэл. За кюдэл зүтэг кюдлэмрэл. За чи ингэж юм хэлээ тэр чин натаа давхцчул би хэлэхгүйгээр өөр юм хэлээ явъя. За тэг. За ерөөхдөө бол энэ юу гэсэн одоо энэ гарчгийн дотор маань ерөөсөө чи л өөрөө оцхонж өөрөө хөдлөмөрлөхгүй болвол хинч чиний араас ингэж хөдлөмөрлж чиний юмыг хийж өгөхгүй. Тийм болохоор өөрөө л бүх юмыг ингэж оцхонох одоо хийх сурах хэрэгтэй. Тэгээд маш зүрхэнд орсон бас тий. Бүгдийг нойловс. Өөрийнхөө хар толгойг өөрөө таагаад явж л тийм үү? Хар толгой даах гэдэг чинь нэр өгдөг гэж үү? За наадах чинь бас би бас дэмжиж байна. За дэмжихгүй тэгээд яах гэдэг юм? Алуу тэ наач анчаар аваад гэж. За минийх болохоор хамгийн ихнийх нь 10 жилийн дараа 10-30-д уулзъя гэдэг хэрэгтэй. Оо ямар тэгээд энийгээ тайлбарлах юм бол ер нь л энтхийнхэн чинь нөгөө нэг айгу мундаг юм бүх юмыг амар юм план хийдэг. Одоо жишээ нь ингээл бид нар чинь ингээл юмыг ингээд амар саадан нэг тухайн үед нь ингээл шийдэл энэ хоолны газар оръё. Шууд нөгөө газар руу явж ороод эсвэл нэг аяллаар ч явчихдаг юм уу энэ гэл ингээд шийддэг. Гэтэл эднийхэн чинь болохоор ингээд бүр ингээд яг одоо жишээ нь Christmas-ийн аяллыг аль хэзээ ингээд захиалцсан төлөвлөө тэр үеийнхээ ажил мажлыг ингээд зохицуулаад буудал модлоо аваад ингээд эртнээс бүх юмыг ингээд төлөвлөөд явдаг нь амьдралыг нь арай амар болгодог. Тэгэхгүй бид нар бол ингээд одоо бид хоёр стил ингээд бүх юмыг наривчлан план хийхгүй байгаа ч гэсэн тэндээс нь л тодорхой хэмжээгээр суралцсан одоо жишээ нь хамгийн энгийн юм жишээ нь за next week-ийн тэддэх өдөр хойлоо тэгж хоолнд идэ тэр газар руугаа залгаад reservation авчи. Ингээд амар симпл тий. Тий одоо тэгвэл тэрний дараагаар хойлоо тэр десертийг тэдэн цагт идэ. Тэгээ ер нь тийм мэдээж ухагны тал. Тэгээ аль болох ер нь нэг иймэрхүү тэгээ аялал ч юм уу эсвэл ингээд уулзалт одоо юу гэдгийг план хийж болох юмнуудыг аль болох ингэж төлөвлөх юм бол бас ингээд төлөвлөж болох зүйлсийг төлөвлөх нь бас хэрэгтэй зүйл юм байна гэдгийг бас багсаага ойлгож бас ойлгосоор явнаа. Яг нөгөө эсээ бичихэд үг дусаад нэг парапhrase ингээд ойлгож байсан. Би тэгэж ойлгож ухаарахыг хичээсэн ч ойлгосонгүй ухаарагдсангүй. За чинийх. За миний хоёрт болохоор эргэн олдохгүй эрдэнэт мөчүүд. Наадах тэр чинь би амар дэмжиж байна. Амар. За эргэмсээ өөрөө ч бодож байгаа. Ихрийн энд нас минь. Тэг өөр наадах чиг өөрөө ч бодож байгаа юм бол биш байгаа шүү. Яг Ямар бүр яг ингээд огшоод бүр эндээс ингээд чи нарыг ямар тавтах байгаа гэдэг дотор яг уулзаж энэ би ямар гарч урдг юм уу? Гарагдсан орогдсон байдаг хаяа. Хараа ямар би сая ерөөсөө яд ийм юм ярих гэж байгаа байхгүй дууссан сонсчих. Хараа юу ч сонсч явж байгаа нэг юу шиг уурган морч ууж итгэл уурган мөр гэдэг шиг хараа. Амар гэдэг. Би яг энэ дээр хараа ингэ хөрхөн бичсэн байгаа байхгүй юу? Тийм. Гэр бүлийнхэнтэй илүү их ярьж ойлгох байсан шүү дээ.
бүр сая бүрэг уурган мургээд хэлсэн та бүхэндээ бас үнхээр бас та бүхэн үнэн зөв юм нарт юм тунгаан бодно үзье гэж. За тэгээ ерөөхдөө энэ дээр бол нөгөө надад нөгөө таны дээр нэг хэлчихсэн чинь нэг бодог. Өнөөдөр чи өөрийнхөө хамгийн залуу хөлбөр гэд бодонгот өнөөдөр ч ихсээ ингээд аав ээж маань дүүгийн маань ингээд яг одоо байгаа хугацаа хамгийн залуу хөлбөр байгаа учраас тэр мөч бүхэнд ингээд одоо нөгөө ахиж олдохгүй мөч бүхэнд нь л ингээд хамт гоёгөр байж тэрийг enjoydж хайраа илүү түгэж явах хэрэгтэй байна гэдгийг одоо ухаарж байна. 200 наслах биштэй ард түмэн. 200 наслах гэж. Оны нүтийг зөөрсөн ч би. За дараагийнх бол бүү саад бол. За энэ ингээд одоо жишээ нь юу гэж байгаа гэхээр одоо хувийн орон зай хүмүүсийн те. Тэгээ ялангуяа манай монголчууд чинь ингээл амар хүний хувийн хэрэгт одоо хүн уцаа оролдол байж ивэл баг ингээл наалдаж үрж ирж байна. Дараас үрж ирдэг ч гэж юу юм бичиж байгаа ингээд. Тийм ингээд пинк одоо өгчих гэдэг. Тийм. Чи хичнээн ингээд одоо пүүдэ битээр ингээд үгээр хэлж илэрхийлж болох хамгийн дотны найзууд гэж болно заяа. А тийм байлаа гэд би пүүдэгийн бүх юмд нь хушуур дүрх ёстой гэсэн үг биш. Би ингээд пүүдэгийн утасны кодыг нь мэддэг байлаа гэд би пүүдэгийн утсыг дураараа аваад хин нэгнтэй бичсэн чатыг уншаад ч юм уу те. Ер нь бол ингээд эсвэл нь ингээд надтай ярилцахыг хүсэхгүй байхад нь би ингээд чи яацын дуурайч яриач гэдэг ч юм уу ингээд тухайн хүний одоо хувийн орон зайг хинээч бай ямар ч нөхцөл байдалтай хувийн орон зай гэдэг юмыг маш сайн одоо хүнддэг гэж тухайн хүн ярилцахыг хүсэхгүй байна уу ямар мөдөнд байна ямар байна гэдгээс нь хамаарат ингээд орон зайг нь өгж өөрийнхөө орон зайг болон бусдын орон зайг хүндэтгэх энэ бол бүр маш хамгийн чухал. Тэгээд эдгээр нөгөө нэг Америкчууд надад ингэдэй юм санагддаг чамд бас тэгс нэгдэг ингээд тэр хүн яг хідэн настай байхаас үл хамааран Монголд чинь нэг чи жоох юм бийж чи хүүхэд юм бийж энтер гэлдэгдэг штеп. Тэрнээс үл хамааран хувийн орон зай гэдэг ямиг нэг хүндэлдэг. Гэхдээ өрөө мөрөнд нь одоо хүүхдийнхээ өрөөнд орохтой ч юм уу баг хаалганд төгшөрдөг ч юм уу тийм. Бүр наад захын ингээд ингийн. Тэгээд нөгөө энд ахуу энд амьдардаг хүмүүс энд ч амьдардаг шүү гадаадд ямар ч улсад амьдарч байгаа хүмүүс дандаа л толгордог байх ингээд ямар нэгэн монгол хүмүүнтэй ингээд танилцахаар яасан аав чи юу гэдгийг ямар сургалт өгсөн баг чи төлбөрөө яаж төлдгийг яадгийн тэг яг яаж чи ингээд энд ирсэн энэ төр гэдэг нэг юм хүний амьдралд чи өчигдөр юу хийсэн чи одоо ингээл найз залууцаа яатсан тий чи яагаад хэлээ ингээд нэг тиймэрхүү асуудлыг хүн өөрөө л ярихыг хүсэхгүй болвол ер нь бол асуух чи амар бүдүүлэг гэдгийг одоо манайхан ойлгох хэрэг цаг болсон. Тийм. Тэгээ ялангуяа энд ирээд бүр яг эдгээр зүйлийг маш чухалчилж авч үздэг хүмүүсийнхэн дунд нь ороод амьдраад ирсэн чинь эдгээрийг ингээд сураад хэрвээ би ингээд ирээдүйд ээж болох юм бол одоо болно шүү дээ мэдээж тэр үед би хүүхдтэй ингэж л сургах юм байна. Ийм юм чинь ийм чухал зүйлүүд юм байна гэдгийг ингээд одоо ойлгуулсан заана гэж би одоо өөрөө ингэж сурж байгаа гэх юм уу. Тэг бид нар нөгөө Монгол тахтаа ч юм уу нөгөө нэг ийм байх хэрэгтэй гэд баг бодцсон зүйлийг энд ирсэн чинь ийм том асуудал байсан юм гэдгийг ингээд ойлгож байгаа хгүй эдний соёлоос суралцж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол ард түмэн дүүнер минь та бүхэн минь бас өөрийн хуухын орон зайгаа барьж зайгаа баримталж мас хэн зүгээрээ гэж ерөөё гэж. За чиний 3 дахь. Харамгүй орстон. Yeah. Хайрыг харамгүй өөртөө гэж юм уу? Of course. За. Хэдэ болбоштэй. Хааж очсон. Өөрийнхөө хоолыг хийгээд хувц сунраа аваагаад цэмб ням бай. Хинч гай болохгүй. Өвдсөн ч өөрийгөө эмчлэх чадвартай. Хажуу ч хүн өгч хат босгоод ирэх чадвартай. Анхаас ирсний тусламж үзүүлчих чадвартай. Тэ? Яг өгч хат босгож ирмээр гэдэг яг хэтрүүлэн ярьж байгаа хэлбэр шүү. Тэгээд ийм арчаатай амьдрах хэрэгтэй. Ер нь өөрийгөө хаач ингэж бүр хөнгөнтэй ийм овсгоотой. Оо би тэгчи, оо би ингэчи ингэж маш тийм овсгоотой өөртөө хайртай нэг хоолоо хийж чадахгүй матахгүй гэл тиймэрхэмж одоо амар тэнэг штеп. Тийм учраас өөртөө хайртай толонд хараад өөрийгөө чи ямар хөрх юм бэ? I got you baby. Чи ямар сайхан залуу вэ? Чист хөрхөн өөртөө ингээд өглөө босоод толонд би ямар гоё болж байна гэдээ өдөр болгон хэлэх тусан маргааш нь улам ингээд амар гоё харагдаад байдаг хгүй юу? Тэгээ хүний газар ихээр өөрийнхөө үн цэнийг улам ойлгодог те ингээд. Тийм.
Тэгээ ингээд өөртөө хайртай хүнд чинь хүмүүс ингээд ямар гоё юм бэ гэд энерги нь хүртэл ингээд өөрийнхөө энергийг амар гоё болгож цэвэрлж яадаг. Тэгээд өөрийнхөө энергийг гоё байлгаж байгаа хүмүүс бусад хүмүүс ч гэсэн дуртай байдаг учраас бусдаас нөгөө анхаарал ингэж авах юмсан гэсэн нэг тийм хүсэл байхгүй болчдөг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө хайрлж сурахыг илүү их сурсан. Тийм тэгээд бусдаа ер нь бол өөрийгөө харьцуулах ялангуяа дүүнер маань ер нь амар их үздэг шүү дээ. Тийм болохоор одоо чиний яг байгаа энэ арьс чинь байгаа шүд чинь бүх юм чинь ингээд бүх юм чинь амар гоё гэдгийг амар ойлгож өөртөө хайртай. Тэгээд ингээ өөрийнхөө хийж сурах ёстой зүйлсийг маш сайн хаалцтай bay шүү манайхан. Тийм тэгээд энэ маань болохоор ерөөсөө тийм гэдэг шүү. Oh my god. За миний дараагийн би бүр амар гайхалтай юм би. Do you think би бүр амар smart гэж. За миний энэ хоёр жоохон төстэй болсон юм нэг чинь. За гэхдээ энийг ярьчих заяа. За хүүхдээ той гэдэг юм их сурсан. Ягаад за энэ болохоор би ингээд одоо ингээд би энийг би сурсан юм санагддаг байхгүй юу? За яжгаар би ингээд надад амар юм өдөр төрчлөө. No. Би зүгээр л ирээдүйд би ирээдүйд ээж болно шүү дээ. Яг таны насны намар ирж байгаа юм байна. Яг нэг тийм Oh my god. Ямар муухай. Хоёрын тоороо дөнгөж мөхлөж орж байгаа намайг бүр ингээд би тэр өөрөө чинь бяцхан зулган болгох чинь ингэж чадахгүй шүү. Жохон та өөрөө жоохон том болгох хөвгт болох шүү. Үгүй ээ. Өөрийгөө яг гэж юм зулгахад ирэхгүй шүү. Байж байгаа чи энийг юу гэж шаглаа сонсоод хаач. Энэ л хороо надаа ингээд Америкт ер нь байдаг хүмүүсийн нэг амар гоё юм санагддаг ахгүй юу? Яг хүүхдээ 1 настай байна уу? Нэг юутай л юм 2 настай байна уу? 10 настай байна уу? 30 настай байна уу? Хамаагүй. Яг ингээд үеийн юм шиг амар гоё ингээд чөлөөтэй ярилцах тэр боломжийг олгодог. Тэгэхгүй ингээл Монголд чи ер нь нэг ийм хандлагатай байдаг штэ. Өстой хүүхд юм байж цор гэлээ. Том юм жоох юм байж ийм юм ярьдгүй юм гэдэг ч юм уу. Тэгсээр хагаад нөгөө нэг хүүхдээ ингээл амар хаалттай сурахчдаг, өөрөөсөө юм нуудаг олгодог. Өөртөө манай хүүхэд ерөөсөө юм ярьдгүй энэ төр гэл тэгдэг. Яг үүндээ яагаад юм ярьдгүй вэ гэдэг шалтгаан нь ингээд одоо ээж аав нь байдаг ч юм уу тий. Тэгээ ингээд амар хүүхэн ярилцдаг. За ингээл жишээ нь ингээл дөнгөж 3-4 настай хүүхэд байхад ингээл сургууль дээр яасан, нийсэн, юу ийдсэн, чамд энэ ямар санагдчихээн, чамд аль нь гоё вэ ямар хүүхэдтэй найзэлж юм тий. Тий. Тэгээд чам тэр юу гэж хэлсэн, тэгээд чи тэрийг юу гэж бодож ин гэдэг ч юм уу тий. Тэгээд асуусан асуулт толгомд нь ингээд амар гоё хариулж мариулдаг. Тэгэхгүй ингээд манай хаавж учиж тэ ядраад байна ингээл уц муцаа оролдол ингээл. Ер нь бол жоохон хүүхэдтэйгээ айгүй гоё ингэж биеийг нь даалгаад тэгээд амар гоё ярилцж өгдөг юм шиг санагддаг байхгүй. Тэгээд мэдээч би тэгэл бас ер нь энэ бол маш том сурах ёстой зүйл гэж боддог. Тэгээд тэрийг ингээд амар толгойн дотор жоохон сурч байгаа. It's okay. That's what I learned. Нөгөө нэг 100 наслсан гэдэг нэг дуу байдаг. Гэтэ ер нь бол манай үеийнхэн чинь баг хийх нь аав ээж болсон шүү дээ. Би ч гэсэн бас ээж болно шүү дээ удахгүй. Ямар давтамжтай наадхаа ямар олон хэлт юм бэ? Найз чинь ингээд эцэг их байх талаар яриад байх үед. За дараагийнх чинь. Наадах чинь амар зүрх шиврүүлж шүү. За. Би өөрөө ихтэй гоё юмнууд аваад ингээд хадгалж идэггүй. Би танаа хүүхдэд ингээд худагдаа хуцсан авч өгөхөд дэлгэвчлэх мөнгө байхгүй за. За. Өөрөө ингээд тултал. Би одоо болъё гэж байгаа юм биш шүү дээ. Юу одоо болох гэдэг юм шиг л шүү дээ. Гүй тэгэл нэг 5 жил нөгөө нэг at least 5 жил вэ штэ надаа. Би 5 жилийн дараа хүүхдтэй болох юм одоо сурж иж болно штэ тийм биз дээ. За илүү олон давтамжтай яриад байгаа юм да мжээс. За. Дөрөвт. Цэл залуунасны аг гэдэг нэртэй. За. Өөрөг ямар перчнэ. Цайг ингээд омгшил босоод ирлээд ингээд тэр дотор чиг нэг галт юуны тухай гэдэг штэ. Энэ хараа зүгээр л хараа юм заяа. Яг өөрөө ч бодож байгаа бас биш за. Яг юу ч бодоогүй. Зэл бит юм. Тэгтээ хараа. Зэл залуу насны яг. Тэгтээс хаад юм амар би ч ахгүй штэ ингээд урлагийн ингээд бэлсэн штэ өөрийгөө урлагийн тэрхүүн алтан сайхан ч. Алтан шага гэсэн. Алтан сайхан ч алтан шага штэ. Илүү их гой зүйлсийг үзэж залуу наст одоо байгаа дээр илүү их тийм зүйлийг бүтээх. Яг нэг насаар ингийн байснаас нэг тэр хаамтасан дээр
илүү их зүйлийг бүтээж Ягаад илүү их гол тэр ингэж яриад байгаа юм. яг го бас хаяад тутамчлан гэж болно шүү. Тийм үстэй. Найзуудаараа бас тийм бас асгал бодлого мөдлгөө те цэл залуусныхаа агаар өглөө болгон босч жим хийж бие гой хөгжүүлж те. Би ийм л зүйлийг ярьж байгаа байхгүй юу? Өөрөө чинь тарих чи ямар бохоо боцорчдсан юм бэ за. За. Дараагийнх болохоор шүү дээ. Ичих нүрээ илгэндээ наасан гэж байгаа. За энэ болохоор яг ингэж сонсогч байгаа шиг муухай биш заяа. Энд дээрэд миний сурсан юм ингээд одоо энд ингээд амар сахалтай том гүзэтэй юм гидсэн дээр өсмөстэй ах өсгөтэй гутал өмсцөө явж байгааг харах юм бол ямар за тийм өсгөтэй гуталтай хүн явж байгаа юм бол ингээд байдаг л зөв шиг харна. А харин Монголд тэгээ явж байгаа юм бол яах вэ? Оо эргүү маа л хүчээсэн хүр зураг мөрөний нөгөө орчлон хорвоогоор тараагаад шар хаасны хүн орохч тэргээл тэгээл ярих байлгүй дээ. Монголд тэх юм бол бүр амар сүртэй юм болно. А яг энэтэй адилхан ингээд Монголд хэвийн биш юм шиг хүмүүс хүлээж авдаг зүйл яг бусад орчлон хорвоо өөр улс орнуудаар маш хэвийн зүйл шүү гэдэг юмыг Америк улс надад илүү ихийг зааж өгсөн. Яг ингээд чи хөлнөөсөө ингээд өөрөөсөө ч урт үстэй гэж болно. Чи ингээд одоо юу гэдгийг те ингээд миний бүр таригч хөлнөөсөө өөрөөсөө ч уртас. Гэхдээ ингээд чи ямар ч хувц өмсөж амар авангард одоо ямар ч стилтэй юу ч заяа. Тэр чинь ингээд энэ тхинч тэр чинь харж жааж хийхгүй чи зүгээр л яг жааж хийсэн чи өөртөө ингээд дотроо тэр хүн хамаагүй. Тэгээд бас нэг гоё юм нь одоо тэр өсгөтэй гутал өмсөд явж байгаа амар сахалтай том гүзэтэй ах хиний юу гэж бодох тэр хүнд бол огт хам байхгүй. Тэгэхээр яг энэ бас амар гоё сурах. Нэг өөрөө таалагдаад л юм өмсөд гоё явж байгаа шүү дээ. Тийм болохоор тэгээ энд чинь бас ингээд яг Монголд үнэхээр хэвийн биш гэж бодох маш олон зүйлүүдийг харж байгаа шүү дээ. Тэгэл анх ирээл ингээд гайхал хөөх энийг хараа хөөх тэрийг хараа ямар амар юм бэ гэж ингэдэг байсан чинь ингээд баг жил ирэх тусам тэр нь багасаад ингээд юмыг байгаагаар нь үлээж аваад зүгээр л ингээд хэвийн юм шиг хардаг болсон. Тэр бол ингээд айгу бас миний сурсан жижигхэн юм шиг санагдаж байгаа боловч айгу гоё зүйл гэж би боддог. За чиний хамгийн сүүлийнх. За минийх болохоор бас айгу сүртэй нэртэй би ч өөрөө айгу бас тийм сүртэй хүн шүү дээ. Хилэнцгийн ордны хүн гэдэг чинь бас тийм өөрөө ирэхгүй бүр артаа энтэй өргөстөө те. За тааварлшгүй таавар. Төвтрүүлэг татамар л. Тийм нэртэй юм уу? Тааварлшгүй таавар гэдэг. Нэртэй юм уу те? Тийм. За тийм ерөөд бол хүний амьдрал нөгөө юу ч тохиолж болно. Тэр ингээд сайнч бай, мууч бай бүх зүйлд emotionally, physically маш тийм хүчтэй яг хүчтэй байх ёстой гэсэн үг биш ч гэсэн өөрийгөө яг тийм хэцүү үед яаж би өөртөө дарамт болохгүй өөрийгөө аварч гарч сурах уу гэдэг нөгөө emotionally илүү тийм хүчтэй болох гэх юм уу? Тэг ингээл өмнө нь одоо жишээлбэл би ингээд цагаан бод болох хүмүүс чи кофе асах чи тэр маань намайг боодор хийгээд тэр маань миний бүр уурыг хүргээд тэр нэг кофе арилгахгүй болохоор би тэрэнд өдөржингөө стрессдэг байсан бол би одоо цамцрууга бүтэн кофе асгасан ч тэрэндээ за яах вэ угаагаал цэвэрлэл авчихна эсвэл тэгэл гэртээ өмсчин ч юм уу тийм юмд миний уур хөрхө болцсон гэсэн үг. Жижигхэн юм намайг боодор гэдэг байсан бол би тэрийг ингээд за өөрийгөө хайрлахын тулд би энэнд л одоо ингээд стресстэй болчихгээд одоо тийм жижиг зүйлсээр ингээд юу яагаад явж байгаа суралцаа явж байгаа гэх юм уу. Тэгэхээр mentally, emotionally strong байх. За, дэмжиж байна. Маш гоё. За, миний хамгийн сүүлийнх. Энийн маань нэр болохоор no one is never too busy. Of course. Yeah. Of course. За, энэ болохоор ингээд өдөр хоногтой уралдаж амьдарч байгаа ингээл хүмүүс ингээл одоо нэг ингэдэж штэ ингээл текстэнд нь ингээл хариу бичсэн чинь ингээл амар удажсэн I was like too busy sorry энэ гэл амар хэцүү байна бичиж мичдэг ч юм уу те. Ер нь бол ингээл хүн бид завтаалгаа бол уцаа төнхөх завтаалгаа ер нь бол хинч хизээч too busy байх байдаггүй. Тэгээ завгүй хүнд улам их зав гардаг. Тэгээ илүү их зүйлийг амжуулдаг. Тийм. Тэрийг ер нь амар ингээд сурж байгаа. Бүр улам ингээд завгүй байх тусам хаана ямар зав гаргаж өөрийгөө хайрлах уу, хаана ямар цаг гаргаж энийг хийж сурах уу, хизээ хаана ямар цаг гаргаж гой газар очиж хоолнд идэх үү, тэ? Ер нь бол ингээд
амар завгүй амьдарч байгаагийнхаа хажуугаар илүү их олон юмнуудыг ингэж амжуулж тэгээ тэндээсээ ингээ ядралтыг биш кайфыг мэдэрч авч сурсан. Ингээд дүрлзэж ингэж амьдарч сурсан гэх юм уу. Тэгэл ингээл цааш ядраад хамж өнөдөр болдог. Яг ингээд ах юм бол өдөр хоног ингээд яваал ингээд бүтэн жил ингээд дуусчдаг юм бэлээ. Тийм учраас завгүй байх тусам илүү их зүйлийг. Тийм чи л өөрөө өөртөө цав гаргаж чи л ямар нэгэн байдлаар амьдралд ингээд гоё дундуур нь ингээд чимх юмнуудыг нэмэхгүй бол хизээч гоё тохиромжтой нөхцөл байдал гэж гарч ирдэггүй. Тэгээ мэдээж бит хоёрын энэ ярьсан юмны хажуугаар мэдээж яг нэг бейсик юмнууд бол байгаа шүү дээ тийм ингээд хүний газар хүний бусдын арга ивийг олж сурах тийм ингээд илүү их биеэ дааж сурсан, ганцаардаж сурсан, уйлж сурсан, гэрээ санаж сурсан тийм тэгээл одоо амаргүй газар юу байдгийг тэгэл нөгөө нэг аргыг нь олоод очдог ч юм уу те ингээл ингээл бүх юм айгуу жижиг сажиг юмнуудыг олон юмнуудыг сурсан ч гэсэн яг бит хоёрын хувьд бол тус тусынхаа зүгээс ингээд хайлайт хийх одоо илүү их хамгийн чухал ийм том өөрчлөлтүүдийг бит хоёрт өгсөн ийм зүйлсүүд байлаа. Тийм тэгээд чамд өөр гоё нэмж хэлмээр тийм үлцэн байна уу? Тийм serious trouble. Би бол I'm serious and sister, my friends. Like, people, oh my god. Нас бавш. За тогсимоо. Чи гоё нэмж хэлмээр өөр гоё юм байна уу чамд? нэмж хэлмийн юм. Тийм, яг ингээд би нэрээ бас ингэж сурсан шүү дээ. 5 дотроо багтсангүй гэсэн. Ерөөдөө би бүгдийг багцлаад л ингэж хийсэн тий. Одоохондоо нөгөө тарих маань бас сайн ударсан байхгүй юу эсвэл бичлэж үүслээ гэж бодоод миний тарих удаа би тарихаа амрагдсан. Энэ бол миний сурсан зүйл. Амармаараа уусууд бүх юм унтрагоод л амар. Тий би одоо тарих бодгоо бэлдсэн болохоор би юу ч хэл чадахгүй би. Миний нэг сурсан юмыг хэлэх үү? Би ингэж сурсан. Гэрийнхнийгээ ингэж амар санаж сурсан. Одоо нөгөө нэг тэрэндээ зовоод биш би санаад агадаг гэдгийг хүлээн зөвшөөрч үү? Тий. Би яг ингэдэг гэсэн. Одоо ингэ би саяхан яг энийг буцаахгүй. Би ингээл яг ирээд удаагүй байхдаа ингээд эхний 1 жил надад бүр ингээд яг тамшиг санагдчихсэн гэх юм уу. Би бүр гэрээ бүр ингээд амар санаж исэн. За би бүр зүгээр л ингээд бүр ингээл бүх юмыг санаж исэн. Би бүр ингээд гэрийнхэн хашин дотор ургадаг баг тэр нөгөө зэрлэг ургамлыг ч хүртэл санаж исэн заяа. Би зүгээр ингээл гэрийнхэн бүх юмыг санаал, ээж аваагаа санаал, дүүнэрээ санаал, ахыгаа санаал, гэрт байгаа тэр хоол, аяг шаазан, манай гэрийн миний унтлахын өрөө, миний ор, тэгэл гэртээ өмсдөгөөс эсгээ таавчиг, тэгэл манай гэрийн тэр шат, тэгэл тэр говь нэг юм манай гэрээс үнэртдэг тэр модны үнэрт ингээд бүх юмыг ингээд амар санаал, би бүр ингээл амар хөөлдөг гэсэн заяа. Ингээл уйлал, шантраал яагаад тэр би энд байгаа юм бол гэж уйлал. Тэгээ ингээд яваад ирэх тусам дасалт биш зүгээр би ингээд санаж сурсан. Хизээч санахаа болоогүй. Зүгээр ингээд санаж сурсан байгаа байхгүй юу? Ингээд тийм ингээд ойлгочлаа. Тийм ер нь ингээд accept гэдэг энэ чинь ингээд байдаг л зүйл юм байна. Тэгтээ хэрнээч одоо ингээд санаж байгаач гэсэн би ингээд хийж байгаа юм үргэлжлүүлэх ёстой, дуусгах ёстой. Тийм. Гэхдээ ингээд санах мэдрэмж гэдэг чинь нэг надад бас аим ингээд нэг гой санагддаг шүү дээ. Би хэцүү бас ингээд сүүлийн үед бас нөгөө ялангуяа бадмаа агаа хоёрыг би амар санаад бас ингээд яг ингээд инээд юм өргөлж ирээд ингээд уйлах гал тэсэлзээ. Тийм шүү дээ. Би агааг бас амар санаж байгаа шүү дээ. Йоо ярихаар л ингээд яг инээд нэг юм өргөлж ирээд байна. Тийм. Яг амар санаж байгаа. Манай ах чинь бүр амар хөөрхөн. Би ер нь бас амар санаж байгаа шүү дээ. Ер нь би бүр бадмаатай амар хөвчлөлтмөр байгаа байхгүй. Тийм. Тэгээ яг тэгж амар их ингэж санаж сурсан. Тэгээд тэгээ бас гол нь ингээд бит хоёр чинь нэг хоёулаа ингээд арай нэг хөвгчлөлтөө байдаг болохоор бас ингээд нэг нөхөөд ингээд саатуулаад ингээд яасан ингээд хөвгчлөлтөө нэг бол хоёулаа ингээд ер нь л бол 99% л хөвгчлөлтөө байдаг шүү дээ. Нэг хувьд л хаяад сэгсгэндэг болохоос шүү дээ. Тийм. Сэгсгэнэлт бол угаасаа амьдрал заавал байх хэрэгтэй шүү дээ. Ер нь бол бүх юм 100% тэгш сайхан байна гэж байхгүй гэдгийг бас хүлээн зөвшөөр сурсан юм байна бас. Тийм. Тийм ер нь бол яас их сурах юмтай бэ. Тэгээ ерөөхдөө бол яг ийм байла. Яа би бүр сая миний ярих гэдэг байхгүй. За дуусахгүй би бүр ингэж бүр энэ дээр бүр 1100 юм гараад ирлээ толгоон дээр. За тэгээд манайхаа ингэж хүн байна гэж. Тэгээ манайхаа та хэдэд бас ингээл
амьдралаас ингээл ойрын үед хамгийн сүүлийн үед сурч авсан ямар хуу зүйл байна. Тэрийгээ та доор комент хэсэгт бас үлдээж бит хоёртой хуваалцаарай. Тэгээд үнэхээр юм болоорой та бүхэн минь ард юм. Тэгээд 200 унаас юм. Тэгээ өнөөдрийнхөө бит хоёрын одоо Америкт ирээ сурсан 5 амьдралын хичээлийн жижигэн юм зүйлтэй танилцлаа. бид үеийн мацхан болонтой хамт бишэн та бүхэн амаси баярлалаа гэж дэвсүүлээ. Тэгээд 1 2 3 бит хоёрын нэ. Өө нэр би энийг болчихсон шүү дээ. 1 2 3 бит хоёрын нэ. Тэгээд бичлэгээ follow хийгээрэй. хамтаас бүгдэнд нь баярлалаа. Like, share, subscribe, Instagram дээр follow хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр. Bye гэж. Ямар халуун юм бэ? Яасан халуун юм бэ?